Hi guys, хар самруудаа татаа морил та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн ярих хэрэг бол 2026 оны 5 сард Америкт даяараа шууган тарьсан нэг хэрэг ил болсон. Хагас сая гаруй TikTok дагагчтай инфлюенсер Gabriela Gonzalez түүний нэр хүндтэй өмгөөлөгч Франциско болон найз залуу Kainar алдартай boy band хамтлагийн гишүүн Jack-ийг хөнөөхөр хуйлсан хэрэгт баривчлагддаг. За гэхдээ олон хүний мэдээгүй нэг зүйл байсан. Энэ мөрдөн шалгах ажиллагаа бол тухайн үед эхлэегүй. FBI хэдэн жилийн өмнөөс нууцаар мөрдөж нотлох баримт цуглуулсаар ирсэн. Миний хувьд энэ хэрэг бол бас л ийм тэнэг хүмүүс бас байдаг л юм байна гэж бодогцсон хэрэгүүдийн нэг. Гэхдээ азар энэ хэрэгт бол ямар нэгэн хүн амиа алдаагүй. Хэрвээ та нар минь бэлэн бол өнөөдрийнхөө шүүлтийг эхлэе. Gabi буюу Gabriela Gonzalez нь 2001 оны 9 сарын 6-нд төрсэн Флорида мужийн Орландо хотын ойролцоо эцэг их охтон нарынхаа хамт өсдөг. Гаднаас нь харахад бол тэд энгийнээс ч илүү боломжийн дээд давхаргын гэр бүл. Түүний Франциско Гонзалес бол өнөөдрийн хэргийн хамгийн чухал хүмүүсийн нэг. Тэрээр орон нутагтаа нэр хүндтэй иргэний өмгөөлөгч, хүний биед учирсан хохирол, автомашины осол, буруудаа үйлдэлээс үүдэлтэй нас баралтын нөхөн төлбөрийн хэрэгүүдээр голчн ажилладаг байсан. За хожим энэ хэрэгтэй холбож бодоход бол түүний үхэлтэй холбоотой хэрэгүүдээр ажилладаг байсан нь бол нэлээд ёжтой давхцал шиг санагддаг. Өмгөөлөгчийн ажиллаараа бол Франциско их хэмжээний орлого олдог байсан болохоор Gabi багаасаа сайхан хороололд байрлах том тохилог байшинд өсөж хэрэгтэй зүйлээрээ хийцээж дутаж үзээгүй. Өсвөр насндаа Gabi маш идэвхтэй хүүхэд байсан. Сургуулийнхаа хөл бөмбөгийн багт тоглодог. Гэхдээ түүний хамгийн их дуртай зүйл бол серфинг хийх буюу далайн давлгаанд гулгах байсан. За тэр бол багаасаа Флоридагийн далайд серфингээр хичээлж эхлээд 14 настайдаа Орландо хотод болсон Америкийн нэгдсэн улсын томоохон серфингийн үзэсгэлэнд оролцож энэ салбарын олон хүнтэй танилцаж эхэлдэг. Гэхдээ серфинг хийх нь түүний амьдралыг огт өөр чиглэлд эргүүлдэг. Gabi серфинг хийж байгаа зураг бичлэгүүдээ сошиал сүлжээнд тогтмол нийтэлж эхэлдэг. За 15 настайдаа Instagram нээсэн. За түүний анхны пост нь бол Австрали улс руу нисэж явахдаа онгоцны цанхаар харж байгаа ийм пост байсан. За энэ нь бол түүний дараагийн том сонирхол болох аяллаа постнуудын эхлэл нь болдог. Gabi аялсан газруудынхаа зураг, серфингийн зураг, за мөн өдөр тутмынхаа амьдралынхаа контентийг байнга нийтэлдэг байсан. За ингэснээр серфингийн хүрээлэг танигдаж Instagram дах дагагчдын тоо бол маш олон болдог. Подкастаа сонсож байгаа хүмүүстэй хэлэхэд бол бидний Instagram дээр хардаг гоё биетэй охтууд энд тэнд аялж зугаалж яваа. Ихэнхдээ ер нь бол нэг тийм хувцас өмсдгүү, бикинитэй зургнуудаа постлдог. За нэг тийм төрлийн охин гэж төсөөлөөрэй. Гэхдээ түүний сошиал дахь нэр хүндийг хамгийн их өсгсөн зүйл нь бол Jack Avery гэх залуутай үгэрхсэн явдал. Jack Avery бол 99 оны 7 сарын 1-нд Калифорни мужийн Burbank хотод төрсэн. Хэсэг Калифорниад амьдарч байгаад удалгүй эцэг их дөрөв дүүгийнхаа хамт Пенсильвания муж руу нүүдэг. За тэр бол багаасаа маш их хөгжим дуртай хүүхэд байсан. Аав нь төгөлдөр хуур тоглодог байсан болохоор Jack анх тэндээс хөгжмийн ертөнцтэй танилцсан. За мөн багада хөгжмийн хичээлүүдэд ч гэсэн маш идэвхтэй суудаг байсан. 12 настай тэр Ed Sheeran-ы үнэнч фэн болсон гэж ярьдаг. Jack-ийн ярьснаар бол гитар анх барих урам зориг түүнд Ed Sheeran өгсөн гэдэг. Үүнээс хойш өсвөр наснда өөрөө дуу зохиож, сошиал сүлжээнүүдэд байршуулж аажмаар өөрийн гэсэн фануудтай болж эхэлдэг. За түүний анхны дуу болох Liar дуу нь бол 2016 онд цацагдсан. Гэхдээ Jack бол ганцаарчилсан уран бүтээлчээр биш, харин boy band хамтлагаар дамжиж алдарчсан юм байлаа. 2016 онд дөнгөж 16 настай байхдаа тэр өөрийн фануудтай уулзахын зэрэгцээ бусад уран бүтээлчтэй танилцах зорилгоор meet and greet аялан тоглолтыг хийдэг. Тэр үеэрээ хит хитэн залуу дуучидтай танилцаж, дотносож хамтдаа цагийг өнгөрөөх болсон. Удалгүй Jack болон өөр 4 залуу нийлээд Why Don't We гэдэг нэртэй хамтлаг байгуулсан. За хамтлагийн бүрэлдэхүүнд бол Jack, Daniel, Corbin, Jonah болон Zach нар багтдаг. Тэд дараалан синглүүдээ гаргаж удалгүй дуу бичлэгийн компанитай гэрээ байгуулад маш богино хугацаанд асар их алдартай болсон. 2017 оны орчимд Why Don't We хамтлаг тухайн үеийн хамгийн эрэлттэй boy бандуудын нэг болсон байна. За өнөөдөр ч гэсэн тэд нэр Spotify дээр ойролцоогоор сар бүр 7 сая сонсогчтой хിവэрэ байгаа. Нийтдээ хамтлагийн
дуунууд бол дэлхийд даяар хэдэн тэрбумудаас сонсогдсон. Instagram-д 9 сая, YouTube 4 сая орчим дагагчтай. Тэдний үнэнч фанууд бол өөрсдийгөө Limelight гэж нэрлэдэг. Хамтлагийн анхны цомог Billboard 200-ийн жагсаалтын 9-р байрт бичигдэж байсан түүхтэй. За үүний дараа тэд дэлхийд даяар томоохон аренануудад аялан тоглолтоо хийж эхлүүлдэг. Ингээд Jack-ийн амьдрал бол бараг ганцхан шөнийн дотор бүрэн өөрчлөгддөг. Тэр бол одоо дэлхийд даяар танигдсан од болж өсвөр насны олон охидын шүтээн болдог. Мэдээж алдартай болгохын хэрэгээр хувийн амьдрал нь ч гэсэн бараг үгүй болж хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байнга байдаг болсон нь дөнгөж амьдралд хүл тавьж байсан 18 настай залууд асар их дарамт байсан нь ойлгомжтой. Үүнээс гадна Jack-ийн хамгийн том мөрөөдөл биелдэг. Багаасаа шүстэн бишигч ирсэн Ed Sheeran хамтлагтанд хамтран ажиллаж тэдэн зориулж хид хідэн дуу бичиж өгсөн байна. Jack ердөө 18 настайдаа өөрийн шүтээнтэйгээ хамтран ажиллаж дэлхийг тойрон аренануудаар тоглолт хийж байсан үнэхээр итгэмээргүй амжилтыг санагдгаа гэж ярьсан. 2018 онд Jack дэлхийн аялан тоглолтынхаа дундуур явж байх үед Gabby Gonzalez түүний амьдралд гарч ирдэг. За үүндээ бол тэд энэ үеэс өмнө хэдэн жилийн турш бие биенээ мэддэг байсан юм байна. Jack 15, Gabby 13 настай байхдаа тэд онлайнаар танилцаж найзууд болоод түүнээсээ хойш байнга онлайнаар холбоотой байсан. 2018 онд Gabby Лос Анжелес руу очоод тэд анх удаа өөрсдийн биеэрээ уулзсан. За тэр уулзалтаас хойшоо тэд шууд л дотносож уудалгүй үерхэж эхэлсэн. Jack тэр үед бол дэлхийг тойрон аялалт хийж хамтлагийнх нь нэр хүнд огцом өсөж байсан ч гэсэн тэд боломж гарах бүртээ хамт байж харилцаа нь улам бат бөх болж байсан. За ингээд бараг 1 жил өнгөрсний дараа бүх зүйл оронгоороо өөрчлөгддөг. 2019 оны эхээр Jack Герман тоглолтоо хийж байсан. За тоглолт бүрийн дараа Gabby руу тогтмол залгадаг байсан юм байна. Харин энэ удаа тайзнаас буугаад уцаа шалгахад Gabby-гаас над руу яаралтай залгаараа гэсэн текст ирсэн байсан. Уг нь Jack тоглолтын дараа үргэлж залгадаг байсан болохоор энэ зурус бол түүнд жоохон сонин санагдсан ч гэсэн нэг их бодлого шууд утасцсан. За тэр дуудлага бол тэдний амьдралыг бүрэн өөрчилдөг. Gabby уйлаад өөрийгөө жирэмсэн болсноо хэлдэг. Тэр үед бол Jack 19-тэй харин Gabby 17 настай байсан. Үүнийг сонсон даруйда Jack сандраад үгүй бити ингэж хэлээч жирэмсэн биш гэж хэлээч гэж гуйсан ч Gabby жирэмсний тест хийсэн хариу нь эерэг гарсныг хэлдэг. Харамсалтай Jack бол тухайн мөчөд буруу хариу үйлдэл үзүүлдэг. Тэр юу ч хэлэлгүй уцаа тасалждаг. Дараа нь тэр ээж рүүгээ залгаад "Мэжээ миний амьдрал сүрчлээ" гэл уйлаад давтаад байсан. За яагаад ингэж хэлж байгааг нь тайлбарлаагүй ч ээж нь шууд л Gabby жирэмсэн болсон юм уу гэж Jack-аас асуудаг. За ингээд Jack үннээ хэлэхэд ээж нь дараагийн асуултыг тавьдаг. "Чи түүнд юу гэж хариулсан бэ?" гэхэд Jack "Би уцаа тасалсан" гэж хэлэхэд нь ээж нь маш их уурлаад "Чи хайртай гэж хэлдэг хүнийхээ ийм мэдээг сонсоод ингэж хандаж болохгүй. Одоо шууд түүн рүү буцаага залгаа" гэж хүүгээ загнадаг. Jack тэр даруй Gabby руу дахиж залгадаг. Хожим тэр тухайн үед уцаа тасалсан нь амьдралынх нь хамгийн том алдаануудын нэг байсан гэж олон удаа ярилцсан дээр ярьсан байдаг. Өөрийгөө хэдэн секунд тайвшруулсны дараа тэр Gabby руу залгаад "Би билээ, намайг уучлаарай, юу ч болсон би чамтай хамт байна. Чамд хэрэгтэй бүхнийг хийнэ" гэж амлалт өгдөг. Ингээд тэд маш залуу наснда эцэг эрх болох замаа хамтдаа туулах шийдвэрийг гаргасан. Jack ажлынхаа улмаас байнга аялан тоглолтоор явдаг байсан. Нөхцөл байдлыг бол улам хэцүү болгосон ч тэд хүүхдээ хамтдаа өсгөж хамгийн сайн эцэг их болохын төлөө бүх хүчээ зориулгаар шийддэг. Тэр үеэс тэд харилцаагаа олон нийтэд ил болгодог. Jack-ийн дэлхийд даяарх нэр хүндийн ачаар Gabby ч гэсэн мөн адил олонний анхаарлын төвд орж түүний сошиал хуудасуудын дагагчид маш хурдтай өсөж эхэлдэг. За ингээд Gabby бол TikTok дээр 400 мянга гаруй, Instagram дээр 460 мянга гаруй орчим дагагчтай болж нэг төрлийн инфлюенсер болж хувирдаг. Тэр ивент гэсэн сурталчилгааны контент хийж өөрийн гэсэн орлогоо тэндээсээ бүрдүүлдэг болсон төдийгүй хурмын зураг авалт хийдэг видеографийн бизнес хүртэл эхлүүлсэн. Түүний контентын ихэнх нь бол өмнөх шигээ аялал, серфинг, өдөр тутмын амьдрал болон за нэмэгдээд өөрөө өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх буюу body positivity сэдвтэй болж эхэлдэг. Үүнээс гадна YouTube суваг нээж залуу ээж болж байгаа амьдралаа влог хэлбэрээр хуваалцаж эхэлдэг. 2019 оны сүүлээр Gabby охин төрүүлж хосууд түүнд Lavender гэх нэрийг өгдөг. Эхэндээ бол бүх зүйл сайхан байсан ч удалгүй нөхцөл байдал эрс өөрчлөгддөг. Lavender төрсний дараа Jack болон Gabby хоёр бол баг өдөр бүр маргалдаж эхэлдэг. Jack бол энэ талаар хожим олон нийтэд ярилцахтаа бол тухайн үед хоёулаа анх удаа эцэг болж исэн хүүхдээ хөрхэн зөв өсөхгүй суралцж явсан маш залуу хүмүүс байсан гэж хэлдэг. За үнэхээр мэдээж хүүхдээ болно гэдэг бол ямар ч хосын амьдралыг оронгоор нь өөрчилдөг байх. Хариуцлага, дарамт, стресс нэмэгддэг бөгөөд
Жак болон Габи хоёр бол энэ бүхнийг ч гэсэн даван туулж чадаагүй. Тэд бол өчөөхөн зүйлээс болж байнга хэрэлдэж нэг нэгэндээ гомдож эхэлдэг. Жакийн хэлснээр бол эцэстээ тэд бие биенээ бүр үзен яддаг болсон гэж ярьдаг. Лавендер 1 нас ч хүрээгүй байхад тэд харилцаагаа дуусгахаар шийдсэн. Ингээд 2020 онд маш ширүүн асран хамгаалах эрхийн маргалдаан эхэлдэг. За энэ маргаан бол яг юунаас болж хурцсныг тодорхой мэдэх боломжгүй. Анх хинэн хэрүүл эхлүүлсэн яг юунаас болсон тодорхой биш. Гэхдээ олон нийтэд ил болсон мэдээллүүдээс харахад Жак ердөө охинтойгоо уулзах эрхэл хүсэж байснаас эхэлсэн юм шиг харагддаг. Харин Габи түүний уулзалтыг байнга хүндрүүлж алхам тутамд нь саад болж байсан. Тэр үед Габи хаваараа нүүцсэн байсан. Магадгүй тэр серфинг хийхэд тохиромжтой далайн эрэг цэнхэр ус Instagram-д зураг авахд төгс байгальтай учраас шинэ амьдралаа ихлүүлэхийг хүссэн юм шиг харагддаг. Түүнчлэн шин найз залуутай болж Жакгүйгээр шинэ гэр бүлийн амьдрал эхлүүлэхийг хүссэн нь. Харин Жак завгүй аялан тоглолтын хуваарийнхаа хажуугаар хүртэл хаваа руу аль болох олон удаа нисэж охинтойгоо уулзахыг хичээдэг байсан. Гэхдээ очих бүрд нь Габи янз бүрийн шалтгаан хэлж Лавендертай уулзуулахгүй өнгөрөөдөг байсан. Заримдаа Лавендер завгүй байна гэдэг, заримдаа өвдсөн өөр шалтгаанж үргэлж олддог байсан. Үүний улмаас бол Жак хаваад очиод зочид буудалдаа хит хоног суучаад охинтойгоо огт уулзалгүй буцдаг үе ч гэсэн олон гарсан. За үүнээс цаашид бол Габи бүр хуурамч ковид шинжилгээний хариу хүртэл үлдэж би ковидтой учраас уулзаж болохгүй гэж Жак руу явуулдаг байсан байна. Удалгүй Габи шүүхэд хандаж Жаки хүүхдээ үл тоодог хариуцлагагүй аав гэж мэдүүлсэн. Гэхдээ ийм мэдээллийг нотлох ямар ч бодит баримт байгаагүй. Тиймээс тэр өөрийн мэдгдлийг батлах ямар нэгэн зүйл болохыг хичээж эхэлдэг. Ингээд хэрэгт нэг чухал хүн орж ирсэн нь Габигийн аав, өмгөөлөгч Франциско Гонзалес. Франциско хувийн мөрдөгч хөлсөж Жакийн талаар аль болох их сөрөг мэдээлэл цуглуулах даалгавар өгдөг. Зорилго нь бол Жакийг хүүхдээ үл тоодог, аюултай, хариуцлагагүй эцэг мэд харагдуулах баримт бүрдүүлж, шүүхтээр ашиглаж Габид бүрэн асран хамгаалах эрхийг авч өгөх байсан. Франциско мөрдөгчдөө Жакийг хаа сайгүй дагаж мөрдөхийг арх ууж байгаа, мансуурлах бодис хэрэглэж байгаа, тамхи татаж байгаа, за эсвэл ямар нэгэн болчимгүй үйлдэл гаргаж байгаа ямар ч зургийг хамаагүй авчрахыг үүрэг болгодог. Гэхдээ асуудал нь бол Жак ийм зүйл огт хийдэггүй хүн. Хувийн мөрдөгч хичнээн хичээсэн ч гэсэн Жакийн эсрэг ашиглаж болох юу ч болж чадаагүй. Үүнээс болж Габи болон Франциско хоёр улам бухимдаж эцэстээ шүүхийн тогтолцоог хүртэл буруутгадаг болсон. Тэд шүүх Жак гэх аюултай хүнийг Габигийн амьдралаас холдуулж чадахгүй байна гэж үзэж байсан. Энд ч өөрөө өмгөөлөгч хүн шүү дээ. Хожим гэрчүүдийн мэдүүлснээр Габи болон Франциско хоёр Жакийг Лавендерийн амьдралаас бүрэн мөсөн зайлуулах тухай байн ярьдаг болсон. Ингээд тэд асуудлыг шүүхээр биш өөр аргаар шийдэх хэрэгтэй гэж шийддэг. Эцэстээ энэ хэрэг аимшигтай үхэл дагуулсан шинэ шатанд орж эхэлдэг. Яагаад тэгэхээр Габи болон түүний аав Жакийг үхээсэй гэж хүсэж эхэлдэг. Асар хамгаалах эрхийн маргалдаа эхлээд жил гаруй хугацаа өнгөрөхөд хэрэгт дахин нэг хүн нэмэгдсэн нь Габигийн шинэ найз залуу Кай байсан. Кай бол тухайн үед 21 настай хаваад амьдардаг серфингийн багш байсан бөгөөд Габи түүнтэй серфингээрээ дамжуулж танилцдаг. Үерхэж эхэлсний дараа Габи Жактай холбоотой бүх асуудлаа Кайд ярьж Жакийн талаар худал мэдээлэлээр нь толгойг нь дүүргэдэг. Тэр бас Жакийг үхүүлэхийг хүсэж байгаа ч гэсэн нуугаагүй. Шинэ үерхэж эхэлсэн хүнээсээ ийм зүйл сонссон хинч гэсэн холдох байсан байж магадгүй. Гэхдээ Кай бол эсэргээрээ Габид туслахаар шийддэг. Ингээд Габигийн аав Франциско, Габигийн найз залуу Кай гурав нийлээд Жакийг хөнөөх төлөвлөгөө боловсруулж эхэлдэг. Тэр гурав WhatsApp аппликейшн дээр групп чат нээгээд тэндээ төлөвлөгөөгөө ярилцдаг байсан. За ингээд эхний санааг бол Кай гаргадаг. Тэр өөрийн таньдаг MMA тулаанч Дастин Баркерыг энэ хэрэг татаж оролцуулж чадна гэж хэлдэг. Дастин бол хаваад өөрийн боксing заалыг ажилуулдаг. Кай нь бол өмнө нь түүн дээр бэлтгэл хийдэг байсан болохоор танил байсан юм байна. Кай түүний хүсний алуурчин шиг ашиглаж Жакийг устгуулахыг хүссэн. За энэ оролдлого нь бүтлгүүцсэн. Мэдээ болон баримтчилгааны баримтуудаас харахад бол Дастин энэ талаар ирсэн мессежүүдийг үл тоомсорлсон юм шиг харагддаг. Гэхдээ энэ бүтлгүй оролдлого бол тэднийг зогсоодоггүй. Дараагийн алхам нь бол жинхэнэ хөлсний алуурчин хүслэх байсан. За энэ Франциско ч амар баян мөнгөтэй хуульчин болохоор энэ асуудлыг шийдэхийн тулд бол хідэн төгрөгч хамаагүй зарцуулахад бэлэн байсан. За нөгөө талаараа Кай бол зүгээр нэг серфингийн багш байгаагүй. Тэр өөрийн гэсэн вебсайт хөгжүүлэлтийн компанийг ажилуулдаг байсан. За өмнө нь dark web ашиглаж байсан туршлагатай гэж нөгөө хоёртаа хэлдэг.
Ингээд Кай болон Габи хоёр Dark Web-ээр дамжуулаад хэрхэн хөлсний ялуурчин болох биткойн зэрэг криптонуудыг уул мөр үлдээхгүйгээр төлбөр хийх талаар судалж эхэлдэг. Тэд бүр Жакийн үхлийг автомашины осол мэт харагдуулах талаар хүртэл ярилцаж байсан. Кай бүр өөрийнхөө ээж рүү Жакийг алхахад туслах хүн байвал $15,000 шагнал өгнө гэсэн утгатай мессежийг хүртэл явуулж байсан. Үүний зэрэгцээ Франциско Кайд эхлээд $10,000 бэлнээр өгөөд дараа нь түүний ажилуулдаг байсан вебсайтны компани руу данс руу $4,000 нэмж шилжүүлдэг. Энэ мөнгийг хөлсний алгын төлбөр гэдгийг нуухын тулд бизнесийн төлбөр мэт харагдуулахыг оролцсон юм шиг харагддаг. Кай дараа нь тэр мөнгөөр крипто худалдаж аваад Dark Web дээр хөлсний ялуурчинд төлөхөөр бүгдийг бэлтгэдэг. За эцэст нь тэр Dark Web-аас хөлсний ялуурчдын үйлчлэгээ санал болгодог нэг вебсайт болоод өөртөө Lizard King 69 буюу гөрөвлийн хаан 69 гэдэг нэрээр бүртгэл үүсгдэг. Тэнд олон хөлсний ялуурчны профайлыг үзэж байгаад нэг хүнийг сонгож холбоо барьдаг. Кай түүнд Жакийг алах төлөвлөгөөгөө дэлгэрэнгүй тайлбарлаж энэ ажлын хөлсөнд $14,000 төлөх боломжтой гэдгээ хэлдэг. Нөгөө хүн мөнгөө шилжүүлвэл ажлыг чинь хийж өгөө гэж хариулдаг. Дараа нь Кай Жакийн тухай бүх мэдээллийг өгч түүнийг алдартай дуучин болохыг хүртэл тайлбарладаг. Ингээд Кай өөрөө танихгүй хүнийг Dark Web дээрээс олоод Жакийг алах ажлыг захиалах хэмжээнд энэ хэрэгт гүнзгий оролцдог. Гэхдээ энэ Кай гэх залуу яагаад энэ хэрэгт ингэж гүн оролцож байсан нь бол надад ойлгомжгүй санагддаг. Үнэхээр Габид тийм их хайртай байсан юм уу бүү мэд. За гэхдээ тэр вебсайтн дээр криптогоо байрлуулад сайтын админуудад төлбөр бэлэн болсон гэж мэддэг. За тэр вебсайт нь бол аллах хийгдэж дуустал мөнгийг бол дундын зуучлагч шиг хадгалдаг байсан гэсэн үг. Гэхдээ энэ алга биелсэн үг гэвэл үгүй. Кай бол өөрийгөө лаг ухаантай Dark Web дээр өөрийг нь хинч мөрдөж чадахгүй бүх зүйл нууц гэж бодож байсан. Тэр бол өөрийн ашиглаж байсан вебсайт болон өөртөө нь ярилцаж байсан хөлсний алуурчиндаа итгэж байсан. Гэхдээ Lizard King 69 хинтээ харьцаж байсан бэ гэвэл хөлсний алуурчин биш, нууц ажиллагаа явуулж байсан FBI-гийн эйжент байсан. Хамгийн итгэмээргүй зүйл нь болохоор тэд зүгээр л Dark Web сайт руу ороод хөлсний алуурчин захиалж болно. Ийм төрлийн сайтуудыг цагтаа эсвэл холбооны мөрдөн шалгах байгууллагууд хянаж байж магадгүй гэж огтхон ч бодоогүй явдал. Кай FBI-гийн эйженттэй уцаар хүртэл ярьдаг. За өөрөө тэр үед бол үүнийг жинхэнэ хөлсний алуурчинтай ярьж байна л гэж боддог. Харин FBI бол тэр бүх яриаг бичиж авч байсан. Тэр ярианда Кай бол огтхон ч болгоомжлоогүй. Жакийг яагаад өгүүлэхийг хүсэж байгаа, төлөвлөгөө нь юу болох, хаана амьдардаг, мэдээлэл, зураг болон шаардлагатай бүх зүйлийг явуулна гэдгээ хэлсэн. Тэр бүр үхснийг нь батлах нотлохоо хүсдэг. Гэхдээ зүгээр нь зураг биш, Жакийн хурууг авахыг хүсдэг. Тэд нэр бодохдоо Жак үнэхээр үхсэн гэдгийг батлахын тулд хуруу хэрэгтэй гэж боддог. Гэхдээ хүний хуруу тасарсан байлаа гэж заавал нас барсан гэсэн үг болохгүй. Гэсэн ч тэд бол үүнийг баталгаа гэж үзэж байсан нь энэ төлөвлөгөө ямар утгагүй байсныг харуулдаг. Жак бол үнэндээ юу ч буруу хийгээгүй. Тэр Габигаас хүүхдээ булааж авах гэж байгаагүй, ердөө охинтойгоо уулзах, хамтран асран хамгаалах эрх авахыг хүсэж байсан. Тэр бол аюултай хүн байгаагүй, охиныхоо амьдралд байх эрхтэй аав хүн байсан. Гэтэл Габи, Франциско, Кай гурав бол түүнийг амьдралаас нь бүр мөсөн зайлуулахар шийддэг. Миний бодлоор Габи болон аав Франциско хоёр Кайг энэ бүхний гол гүйцэтгэгч болгоод хожим хэрэг илрүүл бүх бурууг түүнд тогхоор ашиглаж байсан юм шиг харагддаг. Яагаад тэгэхээр Кайл Dark Web руу орж хөлсний алуурчинтай уцаар ярьж мөнгө шилжүүлэх гээд бүх үйлдэлийг хийж байсан. Гэхдээ энэ Кай гэдэг нь бол угаасаа тэнэг хүн байсан харагдаж байгаа үстэй. Шаал танихгүй хүүхний төлөө зүгээр хүн алах гад ингээд явж идэг. Ийм тэнэг юм болохоор зөндөө алдаанууд гаргадаг. Тэр FBI-гийн эйженттэй ярьж байхдаа хитрхи их ярьж бүхнийг өөрөө илчилдэг. Эйжент түүнээс энэ алдгын ард хэн байгаа, Жакийг өхүүлэхийг хэн хүсэж байгаа талаар асуухад Кай бүгдийг нь хэлдэг. Тэр захиалга өгч байгаа хүн нь бол Жакийн хүүхдийн ээж Габи Гонзалес гэдгийг шууд хэлдэг. Үгээр ч зогсохгүй энэ хэрэгт нэг баян өмгөөлөгч оролцож байгаа. Тэр өмгөөлөгч бол бүх төлбөрийг гаргаж байгаа гэдгийг хэлдэг. Мэдээж FBI-д тэр баян өмгөөлөгч нь Габигийн аав Франциско гэдгийг ойлгоход бол нэг тийм удаан хугацаа шаарддаггүй. Ингээд FBI Жакт юу болж байгааг мэддэггээр шийддэг. 21 оны нэг өдөр Жак гэртээ энгийн л нэг өдрийг өнгөрөөж исэн. Ээж нь галтгоондоо хоол хийж Жак гитараа
тоглож дүү нь найзтайгаа гэртээ байсан. Тэгтэл хаалга тогших үед Жак дүүгийнх нь найзын эцэг хэрж хүүхдээ авах гэж байна гэж бодоод хаалгыг онгойлгодог. Гэтэл үүдэнд хоёр эрэгтэй зогсож байсан. Тэд түүнээс та Жак Avery мөн үү гэж асуудаг. Жакийн ээж бол тэр даруй хаалган дээр ирээд Жак ямар ч буруу зүйл хийгээгүй гэж хэлж эхэлдэг. Тэр хүүгээ ямар нэг асуудалд орчихсон юм болов уу гэж айсан юм шиг харагддаг. Харин FBI-ийн эйжентүүд Жакийг буруутай хүн бишээ, харин хохирогч байж магадгүй гэж тайлбарладаг. Дараа нь тэд Жакийг суулгаж байгаад бүхнийг ярьдаг. Та бодоод үзтээ өөрийнхөө тайван амьдарч байхад чинь гинт FBI-ийн хоёр эйжент хаалган дээр ирээд хин нэг нь чамайг алхаар хөлсний алуурчин хүслэх гэж байна гэж хэлнэ гэдэг ямар аимшигтай байхыг төсөөлөхөд чийцв. Жак энэ мэдээг сонсоод сэтгэл зүйн хувьд бол маш хүнд байдалд ордог. Гэхдээ тэр үед FBI түүнд алхахын ард яг хэн байгаа талаар хэлээгүй. Магадгүй тэд мөрдөн шалгах ажиллагаагаа алдагдуулахыг хүсээгүй байх. Хэрвээ Жакт хэлүүлж Жак Габитэй нүүр уулзаад хэрэгт саад болох вэ гэж болгоомжилсан ч байж болох. Эсвэл тухайн үедээ бол Каин хэлсэн үгнээс гадна Габигийн оролцоог шууд нотлох хангалттай баримт цуглаагүй байсан ч байж болно. Гэхдээ Жак алдартай хүн байсан учраас FBI бүх боломжит чиглэлийг шалгах шаардлагатай байсан нь ойлгомжтой. Гэсэн ч Жакт Габиг сэжиглэж байгаагаа хэлээгүй нь бол маш эрсдэлтэй шийдвэр байсан. Үүний дараа Жак бол маш их айдас давтдаг. Тэр бүтэн сарын турш гэрээсээ гараагүй, хин түүнийг алах гэж байгааг мэдгүй болохоор орой бүр цонхоороо харж хин нэгэн гэрт нь нэвтэрч орж ирээд алах вэ гэж айдаг ийм айцтай болдог. Шөнө орой хар хувцастай хүн гэрийг нь ойролцоо алхаж өнгөрөхөд хүртэл сандардаг. Нэг удаа тэр үнэхээр хин нэгэн өөрийг нь алах гэж байна гэж бодоод дээвэр лүгээ гарч нуугдсан байдаг. Гэхдээ эцэст нь бол тэр хүмүүс зүгээр л хуршууд нь гэртээ ирж байсан нь тодорхой болсон. Тэр хэмжээнд айдаст автцсан байсан гэсэн үг. Эцэст нь FBI Жакт Габигийн дэргэд байх нь аюултай гэж анхааруулдаг. Энэ нь бол үндсэндээ чамааг алах төлөвлөгөөний ард хүүхдийн чинь ээж байна гэж хэлсэнтэй адил зүйл байсан. Гэхдээ FBI түүнд энэ талаар хиндэж за ялангуяа Габид хэлж болохгүй гэж анхааруулсан. Яагаад тэгэхээр FBI Габи Франциско болон Кай 3-ын эсрэг хэрэгээ бүрдүүлсээр л байсан. Итгэмээргүй энэ мөрдөн шалгах ажиллагаа бол нэлээд удаан үргэлжилдэг. Жак Габи өөрийг нь өхүүлэхийг хүсэж байгааг мэдэж байсан ч гэсэн гаднаа юу ч болоогүй юм шиг хэвийн байх ёстой болдог. Тэр охинтойгоо уулзахын тулд хаваа руу үргэлжлүүлэн нисэж өөрийг нь алахыг хүсэж байгаа Габитай ийдэг харьцаж түүнийг сэжиг авахуулахгүй тулд дүр эсгэж исэн. Жил гаруйн дараа буюу 2022 оны 10 дугаар сард FBI Габигийн эсрэг илүү их нотлох баримт цуглуулж эхэлдэг. Тэд нууц ажиллагааныхаа хүрээнд түүний харилцаа холбоог бүгдийг нь сонсож, бичиж тэмдэглэж авч байсан. Гайхалтай нь FBI мэдснээс хойшоо 1 жил гаруй өнгөрсөн байхад Габи болон Кай хоёр бол Жакийг алах төлөвлөгөөгөө үргэлжлүүлсээр л байсан. FBI-гийн бичиж авсан нэг утасны ярианд бол Габи Кай хоёр нөгөө хөлсний алуурчны талаар ярьж яагаад одоо болтол аллах хийгдэггүй байгаа юм болоо ямар нэг зүйл буруу байна гэж сандарч эхэлсэн сонсогддог. Тэр ярианы үеэрээ Габи за аавд л хэлэл бүгдийг нь зохицуулахаасаа гэж ярьдаг. Ингэснээр FBI Габи өөрөө энэ төлөвлөгөөнд оролцож байгаагаа шууд илчилсэн бичлэгтэй болдог. За ингээд 2022 оны 11-р сард FBI Габигийн Хавай дахь гэрт нэгжлэг хийдэг. Тэр үед Габи Кайта үерхээ болцсон байсан. Тэр бүр өөр хүнтэй гэрэлцэн байсан. За түүний нөхрийг Коди гэдэг байсан ч Габи хуучин найз залуу Кайтагаа нийлээд Жакийг алах төлөвлөгөөгөө үргэлжлүүлсээр байсан. За нэгжлэгийн үеэр FBI бол MacBook, iPhone, SD card, USB зэрэг нийт 12 электрон төхөөрөмж хураан авдаг. За мөн энэ үед өөр нэг гэрч гарч ирсэн нь Габигийн өмнө нь хамт амьдардаг байсан хүүхдийг насардаг байсан асрагч Маккензи гэх эмэгтэй. Тэр ч мөн Габигийн алахын төлөвлөгөөний талаар FBI-д мэдүүлдэг. Яг тэгэхээр Габи бол энэ тухай түүний дэргэд хүртэл ярьж байсан байна. Үүгээр ч дуусаагүй энэ үед Габигийн шинэ нөхөр Коди ч гэсэн түүнээс нүүр буруулдаг. Коди Жакийг алах төлөвлөгөөний талаар огт мэдээгүй энэ хэрэгт ямар ч оролцоогүй байсан. Харин FBI гэрт нэгжлэг хийхээр ирэхэд тэр би бол энэ хэрэгт ямар ч холбоогүй энд ямар нэг ноцтой зүйл болоод байна. Гэхдээ би оролцоогүй гэсэн байр суурьтай болдог. Коди дараа нь FBI-д мэдүүлэг өгөхдөө Габи Жакийн амьдралыг сүрүүлэхэд ямар их улаарч бараг донтох шахсан байсныг ярьдаг. За яг энэ үеийг харах юм бол FBI-д Габигийн гэрт нэгжлэг хийх хангалттай үндэслэл байсан.
олон электрон төхөөрөмж хурааж авсан, дээрэс нь бол аллах төлөвлөсөн 3 хүн нэг тийм ухаантай хүмүүс байгаагүй учраас нотлох баримт хангалттай олдох ёстой юм шиг санагддаг. Тиймээс бол шууд баривчилгаа хийгдэх болов уу гэж боддог. Гэхдээ тийм зүйл болоогүй. Энэ хэрэг бол маш удаанаар хөдөлдөг. FBI дахин хэдэн жил өнгөрөхөд ч баривчлах хангалттай баримт байхгүй гэж үзэж байсан. Габи бол өөрийгөө мөрдөн шалгагдаж байгааг мэдэж байсан болохоор хэсэг хугацаанд сошиалоос холдоод хэдэн жил ямар ч зүйл болохгүй байсан болохоор буцаад хэвийн амьдралд орж контентуудаа хийж эхэлдэг. За энэ удаа бол серфингийн бичлэгүүдэд нийтэлж дээрээс нь хосуудын харилцааны тухай зөвлөгөөний контент хүртэл хийж эхэлдэг. Тэр муу эрийг хэрхэн таних вэ гэх мэт сэдвээр ярьж ирчүүд өөрчлөгддөггүй, эмгтэй хүн өөрийгөө үнэлж өөрт нь тохирохгүй хүнээс холдох ёстой гэсэн агуулгатай бичлэгүүд хийдэг болсон. Гэхдээ энэ бүхнийг ярьж байсан хүн бол өөрөө хүүхдийнхээ аавыг аллах төлөвлөгөөнд нэр холбогдсон байсан нь үнэхээр хоёр нүртэй харагддаг. Одоо энэ сошиал нэтворк дээр тийм хүмүүс байдаг шүү дээ. Нэг л их амьдралын зөвлөгөө өгсөн лаглаг хүмүүс тэгчингүүтээ цаагаараа бол амьдрал нь аим шиг байдаг. Яг нэг ийм төрлийн хүн. Энэ хугацаанд Жак 2025 оны 9 сард Зак Сангийн подкастэнд оролцож амьдралынхаа талаар ярьсан. Тэр ярилцлагынхаа үеэр хэдэн жилийн өмнө FBI гэрт нь ирж хэн нэгэн түүнийг алхаар хөлсний алуурчин хөлсөлсөн гэж анхааруулсан тухай олон нийтэд ярьдаг. Хөтлөгч түүнээс хэн чамааг алах гэж байсныг мэдхүү гэж асуухад Жак дэлгэрэнгүй ярьж чадахгүй. Гэхдээ энэ явдал өөрийг нь маш гүн шархлуулсан гэж хариулдаг. Мэдээж тэр подкаст дээр Габиг сэжиглэж байгаа эсвэл FBI түүнийг сэжиглэж байгаа талаар хэлэх боломжгүй байсан. Хамгийн гайхалтай нь бол Жак тэр ярилцлагынхаа үеэр Габигийн талаар ерөөсөө муугар яриаггүй. Тэр Габиг үнэхээр сайн ээж, хүүхдээ хүсгэхийн тулд өөрийн амьдралаа түр хоош тавьсан гэж ярьдаг. Мөн тэд хамтран хүүхдээ хүсгэх тал дээр айжмаар сайжирч байгаа. Габид сайн талууд байгаа гэж хэлдэг. Гэхдээ тэр үед бол Габи өөрийг нь алах төлөвлөгөөтэй холбоотой байж болзошгүй байсан гэдгийг мэдэж байсан. За магадгүй Жак бол гаднаа бүхнийг хэвийн мэд харагдуулахыг хүссэн байх. За эсвэл бүр Габиг өөрийг нь сэжиглэж байгааг мэдхгүй гэж болгоомжилсан ч байж магадгүй. За эсвэл бүр хүүхдийнхээ ээжийн талаар олон нийтийн өмнө муу зүйл хэлхийг хүсээгүй байх. Олон жилийн мөрдөн шалгах ажиллагааны дараа FBI эцэст нь бүх хэргийг Лос Анжелес Каунтигийн шерифт шилжүүлдэг. За ингээд ирэх баригчид Габи, Франциско, Кай гуравт ял тулгах цаг болсон гэж үздэг. 2026 оны 5 сард буюу анхны хөлсний аллагын төлөвлөгөө яригдсанаас бараг 5 жилийн дараа Габи, түүний аав Франциско болон хуучин найз залуу Кай нарыг баривчлах захирамж гарсан. 2026 оны 5 сарын 15-нд Габи Гонсалес Калифорни дахь нисэх онгоцны буудал дээр баривч Тэр яг онгоцонд суух гэж байх үед нь цагдаа нар ирж гавуулсан. Тэр өдөр түүний аав Франциско гэртээ баривчлагдсан бол Кайч гэсэн мөн энэ хэрэгтэй холбоотойгоор баривчлагдаг. Ингээд хэрэг олон нийтэд ил болж Габигийн баривчлагын зураг интернетээр хурдан тарсан. Тухайн үед бол Габи олон дагагчтай TikTok од инфлюенсер болсон байсан. Түүний сүүлийн жилүүдийн брэнд нь бол эерэг байдал, эмэгтэйчүүдийн хүч, их хүний хайр, сайн ээж байх тухай байсан. Гэтэл тэр өөрийн хүүхдийн аав бас олонний танил дуучныг алах төлөвлөгөөнд холбогдсон баривчлагдсан нь түүний бүтээсэн дүр төрхтэй бүрэн зөрчилддөг. Габи, Франциско, Кай гуравт хүн алахыг завдсан, хүн алах хуйлдаан зохион байгуулсан, мөн хүн алах захиалга өгсөн гэх хэрэгүүд тулгасан. Хэрэг гэм буруутай тогтоогдвол тус бүр 25 жилээс бүх насаараа 20 ял авах эрсдэлтэй. Габи баривчлагдсны дараа түүний охин болох Лавандрийг Калифорни дахь асрамжийн гэр бүлд төр байрлуулдаг. За мэдээж Жак бол энэ тухай сонсоод аль болох хурдан охин дээр очсон. Гэхдээ очих үед бол Лавандр ээжигээ баривчлагдсанд Жакийг буруутгаж байсан. Энэ нь бол маш харамсалтай. Эндээс тэгэхээр Габи бол охиныхоо толгойд аавынхын талаар ямар ойлголт суулгаж байсныг харуулдаг. Яг тэгэхээр жоохон хүүхэд бол ийм дүгнэлтэнд өөрөө шууд хүрэх магадлал бол маш бага санагдсан миний хувьд. 2026 оны 5 сарын 21-нд Жак Instagram дээрээ мэдээлэл хийсэн пост нийтэлдэг. Тэр мэдээлэлдээ хэд хоногийн өмнө өөрийг нь алах төлөвлөгөөтэй холбоотойгоор 3 хүн баривчлагдсан. Тэдний нэг нь охиных нь ээж гэдгийг олон нийтэд мэдээлсэн. Мөн олон жилийн турш өөрийнх нь гэр бүл, олон нийтийн хяналт, худал гүтгэлэг, нэр хүндэд нь халдсан өвдөлттэй дайралтуудыг төвчж ирсэн гэдэг одоо түүний гол анхаарал бол сайн аав байх явдал бөгөөд охин Лавандрийнхаа бүрэн асран хамгаалах эрхийг авсандаа талархаж байна. Охин нь аюулгүй аз жаргалтай маш их хайрлуулж байгаа гэж бичсэн байна.
Жак охиныхоо хууль ёсны асран хамгаалах бүрийн эрхийг авсныхаа дараа хэрэг үргэлжилж байх хугацаанд Габиг охинтойгоо огт уулзуулахгүй байхыг шүүхээс чаардсан. Гайхалтай нь Габи баривчлагдсанаас хэдхэн хоногийн дараа 2 сая долларын барьцаагаар суллагддаг. Одоо тэр шагаанда GPS хянагч төхөөрөмжтэй охинтойгоо уулзах эрхгүй, Жактай шууд болон шууд бусаар холбогдох эрхгүй, хэргийн талаар сошиалд нийтлэх хориотой мөн пассвортоо хураалгасан байдалтай байгаа. За түүний салж байгаа нөхөр Коди мөрдөн байцаагчдад бол мэддэг бүхнээ ярьж өгсөн хүн Габигийн баривчилгааны зургийг Instagram story дээрээ тавиад ганцхан үг бичсэн. Юу гэсэн гэж? Karma. Жак харин элегээс нүүсэн Габи суллагдсан. Тэгээд нэг мужид байгаа нь бол түүнд аюулгүй санагдаагүй учраас охин Лавендер ээж болон найз бүсгүйтэйгээ хамт Калифорниаг орхисон байна. Харин Габигийн аав Францискогийн хувьд бол барьцаагаар суллагдах хүсэлтийг нь бүрэн татгалзан тэр одоо хоригдож байгаа бөгөөд Флоридагаас Калифорни руу шилжүүлэгдэж элегийн шүүхэд ирсэн. За мөн Флорида мужийн хуульчдын холбоо түүнтэй холбоотой цахилгаан хэрэг нээсэн. За энэ нь бол тэр өмгөөллийн эрхээ бүрэн алдаж болцсошгүй гэсэн үг. Кайгийн хувьд зарим их сурвалжийн мэдээснээр тэр прокурортой хамтран ажиллаж Габи болон Францискогийн эсрэг мэдүүлэг өгөх замаар өөртөө илүү хөнгөн нөхцөл авах талаар ярилцаж байгаа гэж дурддагддаг. 3 яллагдагч 2026 оны 7 сарын 23-нд дахин шүүхэд ирэх ёстой. За тэр үедээ тэд албан ёсоор өөрийн байр сууриа илэрхийлэх төлөвтэй байгаа. Одоогоор энэ хэргийн талаар мэдэгдэж байгаа зүйлс нь бол ийм байна. Энэ хэрэг бол үнэхээр итгэмээргүй. Кай Dark Web дээр өөрийгөө ухаантай гэж бодож хөлсний алдуурчийг хайж яваад үнэндээ FBI-гийн нууц эйженттэй ярьсан нь бол Жакийн амийг аварсан ч байж магадгүй. Хэрвээ тэр үнэхээр жинхэнэ алуурчтай холбогдсон бол энэ хэрэг огт өөрөөр төгсөх боломжтой байсан. Харин Жак амьд үлдэж Лавендер одоо аюулгүй, эрүүл байгаа нь бол хамгийн чухал. Гэхдээ мэдээж энэ бол одоо үргэлжилж байгаа хэрэг болохоор хийнэнч гин буруутай нь бол эцэслэн тогтоогдоггүй байгаа. Миний хувьд бол за Габи Франциско хоёр бол яагаад энэ хэргийг хийх гэж оролцсон нь надад ойлгомжтой байна. Гэхдээ Кайг бол би ерөөсөө ойлгоогүй. Яагаад гэдэг асуулт гарч ирсэн. Та нар нь бас өөрсдийнхөө шүүлтийг хийж өөрсдийн дүгнэлтэд бичээрэй. Энэ хэрэг бас нэг юм харуулсан нь бол бидний онлайнаар хардаг юм бүхэн бол бодит үнэн байдаггүй. Хичнээн өөрсдийгөө гоё сайхнаар харуулдаг хүмүүс хүртэл цаанаа ямар муухай юм нууж хааж байдгийг харуулсан нэг жишээ юм болов уу гэж бодогдсон. Тийм болохоор та нар минь сошиал нэтворкээр хардаг юмнуудаа ерөөсө битгий харьцуулж өөрсдийнхөө амьдралыг жишиж үзэж байгаарай. Би та нартай энэ хэрэгтэй мэдээллийг тухайн үед нь апдейт хийгээд явна. За ингээд өнөөдрийнхөө дугаарыг эхнээс нь дуустал нь сонссон та нартай баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяр таа.